За сайн байцгаана уу. Би одоо Radix Markets-ийн талаар одоо танилцуулга хийх гэж байна. За яг танилцуулга руугаа орохоос өмнө одоо санчраахтай ярьж агаад Nomad Traders-ийнхэндээ ямар одоо давуу талыг үүсгэх вэ гэж нэлээд ярьсан. Одоо яаж хамтран ажиллавал илүү одоо өгөөчтэй илүү давуу тал үүсгэхээр тийм нөхцөл байдлыг үүсгэх вэ гэж ярьсны үндсэн дээр ерөнхийдөө бол Nomad Traders-ийн одоо данс нэг юм бол Radix Markets дээр арилжааны данс нэг юм бол давхар IP данс нээж өгье гэж ярилцсан байгаа. За ингэснээр яаж нэхэр хүн бол одоо IP дансаар дамжуулаад өөрөө өөрийнхөө одоо арилжааны шимтгэлээс буцаан олголт одоо IP-ийн орлого олно гэсэн үг. Өөрийнхөө арилжааны IP-ийн угаасаа бизнесмен арилжаа хийж байгаа хүний шимтгэлээс тодорхой хувийг одоо IP-ийн орлого болж авдаг. За тэгэхээр энэ орлогоо хүн өөрөө олчих юм бол буцаад ямар давуу тал гарч ийн гэхээр арилжааныхаа зардлыг ер нь бол бууруулж байгаа. За шимтгэлээ төлж байгаа төлбөрөөсөө буцаа олголтыг тодорхой хувийг аваад байхаар одоо тэр арилжааны зардлыг бол тодорхой хэмжээнд бууруулж чадна. За ингэснээр илүү зардал багтаа илүү одоо өгөөжтэй юм арилжаа болох нэ. За тэгээд энэ танилцуулгын маань сүүл хэсэгт одоо энэ Radix Max дээр явуулж байгаа бонусын талаар одоо танилцуулна. За тэгэхээр сая ярьсан IP-ийн комиссны одоо ингээд арилжаа их болгондоо IP-ийн орлогоо олоод тэрийг мөн аль нэг бонусуудтай тийм ээ ингээд зохицуулаад хамт одоо ингээд хослуулад хийх юм бол өөрт илүү одоо бонусаа ч аваад IP-ийн комисснийг ч олоод илүү их одоо экстра орлого орж ирээд за энэ эргээгээд одоо тэрний арилжааны зардлыг бууруулах нөхөх одоо ийм цаана бол ийм санаа явж байгаа. Тэгээд бас нэг юм нэмж хэлэхэд за IP-ийн commission гэж яриад байгаа энэ IP-ийн орлогыг бол давхар данс нэг гэж байна шүү дээ. Нэг арилжааны данс MT4 5 ч юм уу нэнгүүд нь давхар цаана дахиад IP нээгээд тэгээд энэ IP дээр цугларч байгаа шимтгэлийн орлогыг хүн бол өөрөө дуртай үедээ татаж авч болно. Эсвэл бол өөрийнхөө арилжааны одоо MT4 юм уу 5 руу одоо IP-гаас шилжүүлээд тэр орлогоо шилжүүлээд одоо шууд баланс руугаа нэмэх боломжтой. За ийм байгаа. За одоо ингээд танилцуулга руугаа орцгоё. За Radix Markets нь болохоор 350 одоо санхүүгийн бүтээгдэхүүн арилжаалгахад бэлэн байдаг. За үүнд нь болохоор Forex, за Forex париуд, за металл те, алт мөнгө, за тэгээд CFD индексүүд байна. Share CFD буюу одоо хувьцааны CFD төрлүүд, за мөн крипто байдаг. За ингээ нийлээд 350 гаруй ер нь бол санхүүгийн бүтээгдэхүүн Radix Markets дээр одоо арилжаалгах боломжтой. За Radix Markets нь болохоор 2019 онд байгуулагдсан ийм олон улсын бүртгэлтэй олон улсын брокеринг компани байгаа. За тэгээд FSA-ийн одоо регулятор хянагддаг одоо лицензтэй ийм брокер юм аа. За 19 оноос хойш одоо Radix Markets нь байгуулагдаад одоогийн байдлаар Австрали, Англи, Аргентин, Тайван, Малайз, Таиланд гэсэн орнуудад одоо салбар офсуудаа байгуулад одоо ингээд үйл ажиллагаагаа явуулж байна. За Radix Markets нь болохоор спред бол тэг спредээс эхэлж байгаа. За одоо маш одоо tight spread гэж ярьдаг шүү дээ. Маш одоо бага спредтэй богны одоо scalp арилжаа хийдэг хүмүүст бол одоо маш тохиромжтой одоо тгээс эхэлдэг төрлийн одоо spread нь тгээс эхэлдэг тийм tight spread аккаунт төрөл байдаг. За тэгээ сая хэлсэн 350 гаруй одоо санхүүгийн бүтээгдэхүүнүүд байдаг арилжаалах боломжтой. За max leverage бол 500 хүртэлх одоо leverage-ийг санд болгож байгаа. За тэгээд нэг 100 200 300 гэл одоо явна гэсэн үг. За тэгээд харилцагч өөрөө дансаа нээхэд одоо тухайн дансныхаа одоо суур одоо валютыг 3 төрлийн валютаа сонгох боломжтой. За энд нь болохоор доллар, евро, паунд гэсэн ийм 3 төрлийн суур валютаар одоо сонгон дансаа нээх боломжтой. За дараачихийнх нь болохоор 5 дахь point байна. За харилцагч болгон одоо өөрийн гэсэн аккаунт менежертэй байдаг гэсэн. За Radix Markets дээр одоо дансаа нэх юм бол танд яг туслах өөрийн чинь аккаунт менежер томилогдож одоо ирдэг. За тэгээ энэ хүн нь бол танд ингээд туслах зорилготой байгаа. За тэгэхээр дансныхаа одоо
талаар ямар ч мэдээлэл одоо ямар нэг мэдээлэл хэрэгтэй бол ямар нэг support хэрэгтэй бол энэ хүн лүгээ шууд бичээд за миний withdrawal яасан бэ, deposit яасан бэ те ямар аргаар withdrawal хийх вэ, яах вэ, эсвэл ямар нэгэн асуудал үүссэн бол бас энэ хүнтэйгээ шууд харилцаад явцдаг маш одоо түргэн шуурхай юм байгаа. За тэгээд илүү одоо харилцагч нартайгаа ийм маягаар илүү уян хатан тэгээд илүү түргэн шуурхай тулж ажилладаг гэсэн үг. За тэгээд үүний хажуугаар бас одоо вебсайт дээр 24/7 live support байгаа. За вебсайт руу ороод live chat-аар бас өөрийнхөө асуудлыг бичдэг ч юм уу, асуух зүйл байвал бичээд авах зүйлээ бичээд тэр дороо маш хурдан одоо хариу аваад явдаг юм байгаа. За маш чухал хэсэг одоо харилцагчийн одоо мөнгийг одоо депозит хийж байгаа одоо тэр нэг банк руу ингээд харилцагч нар маань депозит хийж байгаа шүү дээ. Тэр картаар ч юм уу USDT-гээр ч юм уу эсвэл Bankwire-аар тий. Тэгэнгүүт тэр тухайн банкн дээр болохоор Radix Markets-ийн хамтран ажилладаг банкн дээр энэ segregated одоо trust account ийм юм руу одоо тэр харилцагчийн мөнгө байршдаг. За энэ ямар учиртай одоо банкны дансны төрөл байдаг вэ гэхээр үүнд бол банкч одоо ер нь бол харилцагчийн мөнгөд хүрэх боломжгүй маш одоо өндөр хамгаалттай юм давхар одоо бас нэг юм security болж үж байгаа юм уу. За тэгээд энэ банк яг хөө ингээл хүмүүсийн хадгаламжийг аваад тэгэл зарим хэсгийг нь цаашаа өөр зээлдэгч нарт өгөөл ингээл явдаг. Яг энэ segregated trust account гэдэг дансан дотор ингээд мөнгө байгаа тохиолдолд банк бол ерөөсөө үүнд одоо гар хүрэх боломжгүй гэсэн утгатай юм давхар хамгаалттай гэсэн үг ээ. За тэгээд сая дурдсанаар одоо харилцагч хүн болгон өөрийн одоо хувийн дансны менежер, аккаунт менежертэй болдог гэсэн үг. За тэгээд илүү одоо VIP гэх юм уу те ямар нэгэн асуудал байвал заавал одоо өөр хүнээс асуух хэрэггүй. Одоо эсвэл монголчууд анзаардаг юм нь Facebook дээр ч юм уу ингээд энэ брокер дээр ингээд мөнгө татах гэсэн чинь болдгоо. Эсвэл дансаа идэвхжүүлэх гэсэн чинь ийм одоо бичиг баримтууд болсонгүй гэдэг ч юм уу. Ингэж асуух ямар ч хэрэг байхгүй шууд өөрийнхөө одоо аккаунт менежертэй харьцаад явдаг гэсэн үг. За бас Radix Markets нь одоо ийм trading central гэдэг одоо хөндлөнгийн зах зээлийн судалгааны институттэй хамтран ажилладаг байгаа. За яагаад ийм одоо институттэй хамтран ажилладаг вэ гэхээр угаасаа харилцагчаа тогтмол мэдээллээр хангах, за арилжааны одоо мэдлэгээр хангах одоо тийм бас зорилготой. За тэгээд Radix Markets дээр арилжааг явж байгаа харилцагч бүр үнэгүй одоо энэ trading central гэдэг хөндлөнгийн зах зээлийн шинжээчдийн одоо энэ институцээс явуулж байгаа үйлчлэгийг үнэгүй авдаг гэсэн үг. Ерөөсөө өөрийнхөө харилцагчийн хэсэг рүү оронгууд энэ trading central гэдэг байгаа. За trading central-ээс ямар мэдээлэл өгдөг вэ гэхээр одоо индикаторууд өгдөг. За эсвэл бас арилжааны одоо зах зээлийн мэдээлэл, ханшийн мэдээлэл, одоо 7 хоногийн байдал, те market overview зэрийг бол одоо байнга бүх одоо пэрүүд дээр бүх арилжаалжуулах пэрүүд дээр ер нь бол тогтмол одоо шинжилээд одоо ингээд хүмүүст ингээд шеэрлдэг байгаа. За тэгэхээр жишээ нь одоо та одоо шинэхэн одоо арилжаач байлаа гэж бодоход өөрийнхөө техник анализыг нэг одоо алтан дээр ч юм уу жишээгээр ярихад хийлээ гэж бодоход за тэгээд өөрийнхөө шинжилгээг одоо яг зөв байна уу буруу байна уу эсвэл өөр хин нэгнийхтэй харьцуулж чамаар байвал бас энэ трейдинг центрэлийн алтан дээр гаргасан шинжилгээтэй өөрийнхөө харьцуулж харж болно. За тэгээд трейдинг центрэл бол маш одоо олон талаас нь одоо тайлбарсан байдаг. Тухайн одоо пэр дээр алтан дээр одоо чиглэл нь одоо жишээ нь энэ 7 хоногт дээшээ гэж харж байна гэсэн бол трейдинг централ техник анализ талаас ийм шалтгааны учраас ингэж харж байгаа. Нөгөө талаас фундаментал талаас бас ийм зүйлс болсон учраас маркет бол нэг ийм төлөвтэй байх наа гэдэг ийм ерөнхий одоо тийм санаа өгдөг гэсэн. За энийг бол яг тэгж одоо сигнал гэж бодож одоо арилжаанд орох нь бол одоо учир дутагдaltaй буруу ерөнхий одоо зах зээлийн чиглэлийг өгж байгаа. Харин та өөрөө яг анализа хийгээ явж байгаа хүнд бол харьцуулж харах, багцаа харах ч юм уу иймэрхүү одоо мэдээлэлээр хангалтдаг маш тустай ийм зүйл байгаа. За Radix Markets ягаад Radix Markets гэж те. Тэгэхээр Radix Markets бол үнэхээр одоо шилэн те юмаа нууж хадаггүй. За тэгээд Radix Markets-ыг өмнө нь бол анх нэгтээ
яг цэвэр одоо мэрэгжлийн арилжаач өөрсдөө ярилцж байгаа. За яг ийм брокер байвал гоё юм байна. Ийм байсан бол бидэрт илүү гоё давуу тал үүсэх байсан байна гэж яагаад ярилцж байгаад Radix Markets-ыг одоо ер нь бол байгуулсан байгаа. Тэгээд арилжааны нөхцөлийн хувьд бол үнэхээр одоо өрсөлдөхүйц одоо маш бага спред гэдэг ч юм уу хурдан одоо execution те ийм зүйлүүд байдаг. За тэгээд олон хэл дээрх одоо customer support бол маш сайн. За вебсайтн дээр бол маш олон хэл одоо гадны хэлүүд байгаа. Жишээ нь монгол хэл хүртэл байгаа. За одоо ингээд вебсайтн дээр ороод хэлээ сонгох юм бол монгол хэл байгаа. Тэгээд ер нь бол түргэн шуурхай support маш сайн гэсэн үг. За тэгээд Radix Markets-ийн одоо ер нь брокер одоо яаж одоо ямар одоо зарчмаар ажилладаг вэ гэхээр энэ бол ECN SDP broker байгаа. За энэ бол straight through processing буюу одоо энэ бол схем дээрээс харж болно. За жишээ нь ингээд арилжаач одоо Radix Markets-аар дамжуулан Global Financial Market за энэ олон улсын зах зээл рүү арилжаа хийдэг гэсэн үг. За Radix Markets бол таны гүүр гэсэн үг ээ. За нөгөө талаас энэ regulator те сая дурдсан FSA-ийн одоо лицензтэй. За энэ regulator маань бас давхар хяналт тавьдаг. Тэгээд энэ банкудад одоо харилцагчийн маань одоо мөнгө байршиж байгаа. За энэ банкудад яг харилцагчийн мөнгө байна уу те гэдгийг регулятор бас давхар хяндаг. За үнэхээр мөнгө нь байна уу эсвэл зүгээр дэлгэцэн дээр тоо харуулад байна уу гэдэг бол регулятор байснаар одоо ер нь бол маш одоо аюулгүй байдлыг хангаж байна гэсэн үг. Бид нар бас өмнө өөр брокерууд дээр тийм туршлагууд байгаа. Жишээ нь зөвхөн одоо дэлгэцэн дээр тоо харуулдаг гэдэг яг ясам дээр нөгөө мөнгөнд байдгүй дээр мөнгийг нь өөр юмд одоо хөрөнгө оруулалт хийсэн байдаг ч юм уу. Тийм эрсдэл бол ерөөсөө Radix Markets үед байхгүй гэсэн үг юм давхар хяналттай болж байгаамаа. За Radix Markets дээр одоо MT4, MT5 гэсэн хоёр арилжааны платформ байгаа. За тэгээд энэ хоёр платформоор дамжуулаад арилжаа хийх нэ. За Radix Markets дээр хоёр төрлийн одоо арилжааны данс байгаа. Эхнийх нь бол стандарт аккаунт. За энэ болохоор spread суурьтай. За тэгээд арилжааны шимтгэл авдаггүй. За spread нь бол одоо forex дээр 1.1 pip-с эхэлж байгаа. За тэгээд арилжааны шимтгэл авдаггүй. За ялгаагүй адилхан сая 350 гарan одоо арилжааны бүтээгдэхүүнүүд дээр арилжиж болно. За доод депозитийн хэмжээ нь бол $200 гэж явж байгаа. За бас ялгаагүй 3 төрлийн одоо суур валютаас сонгоно USD, GBP, Euro. За энэ төрлийн аккаунт нь бол ерөнхийдөө day trader эсвэл илүү уртын swing одоо барьдаг хүмүүст илүү тохиромжтой ийм төрлийн данс байна. За хоёр дахь аккаунт нь бол raw account. За энэ бол tight spread. За нөгөө богино scalp гэдэг илүү одоо spread sensitive гэж ярьдаг чинь арилжааны одоо стратеги чинь илүү тийм spread маш бага байж одоо ажилдаг тийм ч юм уу эсвэл EA одоо ажилладаг хүмүүс байж болно. За иймэрхүү төрлийн хүмүүст бол одоо илүү тохиромжтой scalper төрлийн хүмүүс тохиромжтой гэсэн үг. За тэгээд энэ бол spread бага учраас хажуугаар нь арилжааны шимтгэл авдаг. За талдаа $3 гэж яаж. Тэгэхээр энэ бол нэг лот дээр $6 арилжааны шимтгэл авдаг гэсэн үг ээ. За тэгээд энэ бол spread нь одоо TIG pip-с эхэлдэг. Тэгээд мэдээж floating гэхдээ ер нь бол маш бага тэг рүү ордог одоо ийм төрлийн данс. За бас стандарттай ялгаагүй $200 депозит хийгээд 3 төрлийн валютаас өөрөө сонгож болно. Тэгээд мөн 350 гаруй нь одоо энэ арилжааны бүтээгдэхүүнийг арилжах боломжтой ийм дансны төрөл байгаа. За Radix дээр яаж deposit withdrawal хийх вэ гэхээр одоо энэ харагдаж байгаа аргууд байна. За мэдээж Visa card, тэгээ USDT гэр бас deposit хийж болно, withdrawal хийж болно, TRC20, ERC20 гэдэг юм gateway-үүдээр. За тэгээд бас International Bank Wire те банк олон улсын банк хоорондын гүйлгээ за энэ Swift-ээр хийгддэг. За одоо монголчуудад зориулаад одоо SendMN тун удахгүй орж ирж байгаа. За SendMN бол Монголын одоо бас гүйлгээний одоо IT компани байгаа. За энэ компаниараа дамжуулаад бас яг дотоодын брокер шиг одоо дотоодын төгрөгийн дансаараа заавал виза байх албагүй зүгээр төгрөгийн дансаараа Radix-оор депозит хийгээд withdrawal авч болох нэ. За энэ нь бол нэгэнтээ дотоодын шилжүүлэг болж байгаа учраас маш хурдан шуурхай за өдөртөө депозит withdrawal хийгээд явдаг болох нэ гэсэн үг. За USDT бол угаасаа хүмүүс мэдж байгаа маш хурдан
Тэгээ фи бол одоо газ фи бол TRC 20 дээр $1. За сүүлийн үед ERC 20-ийн бас газ фи маш багасаад байгаа. Бас ийм давуу талтай. За USDT-гээр татгаж байгаа бол одоо депозитыг татгаж байгаа бол Монголын айл нэг бирж рүү одоо USDT-г явуулаад тэгээд тэндээсээ та төгрөг болж одоо хөрвүүлж одоо дотоодын банк руугаа оруулна гэсэн үг. За энэ бол бас маш ер нь түргэн шуурхай ийм шинэлэг зүйл байгаа. За одоо Radix дээр явагдаж байгаа одоо бонусуудын талаар танилцуулъя. За хамгийн ихний бонус бол welcome бонус байна. За энэ бол шинэ харилцагч болгон одоо ер нь нэг удаа авах тийм ихтэй тийм бонус байгаа. За хамгийн багадаа энд харагдаж байна. $200 депозит хийсэн хүмүүст бол энэ бонус маань нээлттэй. За 60 хоногийн хугацаа өгдөг. Одоо яг apply хийгээд тэнцнээс хойш 60 хоногийн хугацаанд дотор хэр их хэмжээний арилжаа хийснээс нь хамаарч одоо энэ мөнгөнд өнгө олгодог гэсэн үг. За жишээ нь 60 хоногийн дотор та 5 лотын арилжаа хийсэн бол $30 өгөх нэ. Тэгээд 10 лот хийсэн бол $50 гэх мэтчлэн хамгийн дээд нь ер нь бол $500-ын одоо энэ бонус байна. За гэхдээ энэ лотыг нь маш сайн анхаарах хэрэгтэй. Бас яг өндөр лот гүйцэтгэж одоо энэ $500 авахын тулд хэтэрхий одоо эрсдэлтэй арилжаа хийхгүй байхыг зөвлөж байна. За ямар лотыг яг хүчнтэй тооцож одоо энэ welcome bonus хүчнтэй тооцдог гэхээр одоо forex пэрүүд болон алт мөнгөн дээр хийсэн арилжааг л тооцдог байгаа. За тэгэхээр индекс, FT, oil, крипто эдгээр бол орохгүй байх нь. Тэгээд нэг арилжааг дор хаяж 5 минут барьсан байж одоо яг тэр лотыг хүчнтэй тооцоод яг тоологддог гэсэн үг. За дараагийн бонус одоо програм бол 25% cashback бонус байна. За энэ бол маш энгийн одоо та депозит хийгээд одоо тэр дунгийнхаа 25%-тай тэнцэх одоо кредитийг өөрийн чинь харилцагчийн хэсэг дээр одоо хуваарлагддаг. Энэ бол яг MT4, MT5 дээр харагдахгүй. Таны харилцагчийн хэсэг дээр логин хийгээд ордог ч тэнд байршна гэсэн үг. За жишээ нь одоо $1000 депозит хийхэд одоо түүний 25% буюу $250 одоо харилцагчийн хэсэг дээр кредитээр байрших нь л дээ. За тэгээд та $1000-аар ингээ арилжаа хийх тутамд чинь нэг лот болгонд cashback орж ирдэг гэсэн үг. За энэ cashback нь болохоор нөгөө $250 кредит чинь бага багаар ингээд cash руу хөрвөөд тэгээд маргааш одоо яг тэр арилжаа хаасны маргааш нь таны одоо MT4 MT5-ын баланс руу чинь cashback нэмэгдэж ордог гэсэн үг. За тэгэхээр тэр 250-аас л ингээд бага багаар convert одоо хөрвүүлнэ гэсэн үг арилжаа их тутамдаа. За жишээ нь стандарт аккаунттай байж одоо forex дээр нэг лотын арилжаа хийх юм бол $2 одоо буцаа олголт танд маргааш нь арилжаа хаасны дараа маргааш нь таны баланс дээр нэмэгдэх нэ. За гих мэтчлийн юм байгаа. За raw аккаунт дээр бас мэдээлэл нь энд байна. За үүнд оролцохын тулд ер нь бол стандарт raw аль аль нь байж болно те аль ч төрлийн аккаунт байж болно. MT4, MT5 стандарт болон raw. Тэгээд энэ бонусыг авахын тулд стандарт аккаунт дээр хэрвээ та сонгосон бол дор хаяж $1000 депозит хийсэн байх шаардлагатай. Хэрвээ raw аккаунт гэж байгаа бол энд $200 депозит $2000 депозит $2000 депозит хийж энэ бонусыг авах нэ. За тэгээд тэнтэл арилжаа хийгээл одоо арилжаа их болгондоо буцаа олголт тэгээ энд харагдаж байгаа шиг ингэж багаар аавна. Тэгээд дээдл нь одоо энэ $5000-тай тэнцэх кредитийг авах одоо боломжтой. За тэгэхээр тийм нэлээд их одоо өндөр депозит хийх юм бол тэрний 25% нь одоо ингээд 5000 байна гэсэн үг. Ер нь тийм санаа. За энэ бол дараагийн бонус за 40% депозит бонус гэж байгаа. Энэ бол хамгийн одоо сүүлд шинээр зарлагдсан 3 сарын 1-нд зарлагдсан шинэ бонус байгаа. За энэ 40% депозит бонусыг одоо Nomad Trader-ийнхэнд онцгойлон 40%-ийг 50 болгосон байгаа. За одоо энэ бонусын талаар ярихад хамгийн дээдл нь одоо ер нь бол депозит хийснийхээ одоо 50%-тай тэнцэх кредитийг өөрийнхөө MT4 дээр нэмэгдэж аавна гэсэн үг. За жишээ нь та $1000-оор депозит хийчих юм бол түүний 50% одоо 40-ыг 50 болгосон ч байна. Тэгэхээр $1000-ын 50% буюу $500-тай тэнцэх кредит таны одоо MT4-ийн баланс дээр нэмэгдээд та 1500-аар арилжаа хийж эхэлнэ. За тэгвэл энэ дээр бол маш анхаарах зүйл бол маш их байгаа.
хэрвээ буруу ойлгох юм бол бас таныг нэлийн өндөр эсэлд оруулах боломжтой учраас дүрмүүдийг сайн уншиж танилцах хэрэгтэй. За за $500 кредит авчингууд ч энэ $500 нь болохоор кредит учраас яг арилжаанд алдах боломжгүй. Та хэрвээ арилжаанд алдах юм бол энэ $500 ч алдахгүй. Таны нөгөө анх оруулсан $1000 ч алдаж эхэлнэ гэсэн үг. За ингэсээр байгаад тэр кредитийн 120% та тэнцэх буюу одоо жишээ нь 500 дээр ярьсан 500-ын 120% чинь $600. За $600 одоо алдагталд орох юм бол эсвэл equity чинь одоо буураад 600 хасах 600 болох юм бол те анх оруулснаасаа draw down гэсэн үг. Тэгэх юм бол энэ $500 кредит маань шууд одоо хасагдана гэсэн үг. Энэ алдах боломжгүй. Тэгэхдээ 60 хоногийн хугацаа бас өгж байгаа. За энэ 60 хоногийн хугацаанд тодорхой хэмжээний лотын гүйцэтгэлийг одоо биелүүлэх юм бол энэ кредит маань өөрөө кэш болж хувираад яг таны мөнгө болж гэсэн үг. Тэгэхээр та эндээс алдаж болно эсвэл бас татаад авч болно, нэмээд ашиг хийгээд ингээд явуулсан ч болох юм аа. За зөвхөн стандарт MT4 аккаунт дээр бол энэ бонус хамаарагдана. Тэгээд бүртгэл нь болохоор 5 сарын 31-нд хүртэл гэж байгаа. Тэгээд энэ яг кэш болоогүй үедээ кредит үедээ тийм ээ яг юунд хэрэгтэй вэ гэхээр ерөөсө таны одоо маржин чинь одоо дэмжих юм. Тэгэхээр арилжаа их болгондоо мэдээж та маржин төлж байгаа. За тэгэхээр энэ маржин одоо дэмжиж явна гэсэн үг. Тэгэхээр энэний давуу тал нь бол танд арай их одоо илүү их нэг тийм контролтод илүү амар болж байгаа гэсэн үг. Арай том лотоор орж болно. Арай их нэг тийм орон зай өгж ийн гэсэн үг тий. Тэгэхээр риск менежментээ сайн хийгээд money менежментээ сайн явах юм бол бас маш ашигтай байж болон тийм давуу талыг үүсгэж байгаа. За тэгээд кэш болчих юм бол тэгээд таних учраас одоо тэгээд татаа авалт хийж болно. За дээдл нь бол 10,000-ын доллартай тэнцэх дүнгийн одоо кредитийг олгоно. За энэ бонус нь болохоор бас яг ямар лотыг одоо гүйцэтгэж байж энийг кэш болгох вэ гэхээр ялгаагүй Forex, Gold, Silver те Forex алт мөнгөн дээр хийсэн арилжаа байх хэвээр. Тэгээд алт мөнгөн дээр хийсэн арилжаа байх хэвээр. Тэгээд доотлол нь 5 минут барьсан одоо ийм арилжааг хүчинтэй лотод тооцож байгаа. За одоо ямар хэмжээний одоо лотыг гүйцэтгэж байж кэш болгох вэ гэхээр одоо кредитийн 20% та тэнцэх лотыг гүйцэтгэж байгаа. Тэгэхээр саяны жишээн дээрээ одоо $1000 депозит хийгээд түүний 50% буюу $500 кредит авсан бол за энэ 500-ийнхаа 20% та тэнцэх лотыг гэж байна. Тэгэхээр 500-ын 20% бол 100 тий. Тэгэхээр 100 лотыг одоо 60 хоногийн дотор гүйцэтгэж байж энэ мөнгө одоо кредит маань кэш болж хувирах нэ. За ийм бонус гарсан байна. За тэгээд дүрмтэй нь маш сайн одоо дэлгэрэнгүй сайн танилцж үзэх хэрэгтэй. Одоо яг энэ бонусыг ашиглахаас өмнө бол тэгээ яг сайн ойлгох хэрэгтэй. Энэ бол яг одоо кредит шүү те арилжаанд алдагдахгүй зөвхөн маржин дэмжинэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Бас буруу ойлгосноос болж илүү эрсдэлтэй байдал үүсэх одоо боломж байгаа учраас за тийм байна. За тэгээд ингээд танилцуулга маань дуусч байна. За тэгээд ерөнхийдөө бол сайн ярьсан юмнуудыг бүгднийг Radix Markets-ийн room дотор одоо бас дэлгэрэнгүй бичсэн байгаа. За юун дээр анхаарах хэрэгтэй вэ? Ямар нөхцлүүд байгаа вэ? Шаардлагууд нь юу вэ гэдэг. За тийм байна. За тэгээд цаг зарцуулж анхаарч сонссонд баярлалаа.